Санхүүгийн тайлан гаргах дараалал. Эхлээд бүгдээрээ програм руугаа нэвтэрч оръё. Програм руугаа нэвтэрч орохоор пассворд нэхнэ. Пассворд нь Magic Finance гэдэг үгнээ маань хамгийн ихний үг болох Magic гэдэг үгийг оруулж өгөх ёстой. Magic гэдэг үгээ оруулж өгөхөөс өмнө анхаарах зүйл бол тухайн компьютерийн хэл англи хэл дээр заавал сонгогдсон байх ёстой. Мөн caps lock дарагдаагүй. Magic гэдэг үг маань жижигээр бичигдэх ёстой. За Magic гэдэг үгээ оруулаад OK товчлуурыг даръя. Ингэснээрээ програм руугаа нэвтэрч орох нэ. За програм руугаа нэвтэрч орохоор жижиг цонх гарч иж байна. Уг цонх маань ямар учиртай вэ гэхлээр таны тайлан гаргаж байгаа файл маань хамгийн сүүлд хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр шинжлэгдсэн програм файл дээр тайлангаа гаргаж байгаа вэ гэдгийг нь харуулах цонх байх нэ. За OK дараад нэвтэрч оръё. За тухайн програм Excel дээр суурилагдаж хийгдсэн програм учраас шийдүүд үүсэж явна. За тогтмол мэдээлэл болон main sheet гэсэн хоёр шийд үүссэн байна. За бүгдээрээ main sheet рүүгээ орж үзье. Main sheet маань Magic Finance гэдэг програмын маань удирдах хэсгээ гэж ойлгож болно. Удирдах хэсэг маань нэгдүгээрт нь санхүү татварын тайлан гаргах дараалал, хоёрдугаарт нь удирдлагын давчлуур, гуравдугаарт нь тайлангийн үзүүлэлтүүд тэнцэн хэсгийг шалгах гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. За нэгдүгээрхээ эхлээд бүгдээрээ авч үзье. Санхүү татварын тайлан гаргах дараалал. За тэгэхээр санхүү татварын тайлан маань нэгдүгээрт нь байгууллагын тогтмол мэдээллийг оруулж өгнө. Хоёрдугаарт нь дансны код оруулах болон харах. За гуравдугаарт нь эхний үлдэгдэл оруулах. Дөрөвдүгээрт нь ерөнхий журнал хөтлөх ерөнхий дэвтэр болон 5-дугаарт нь цалингийн мэдээлэл оруулах гэсэн эдгээр 5 мэдээллийг оруулж өгснөөрөө санхүү татварын тайлан гарна гэж ойлгох боломжтой. За нэгдүгээрт нь тогтмол мэдээлэл оруулах. Тогтмол мэдээлэл оруулахдаа тухайн байгууллагын нэр болон тайлан гаргаж байгаа тайланд хугацаа, хаяг байршил, регистрийн дугаар болон байгууллагын утасны дугаар, эрхэлж байгаа үйл ажиллагаа болон ерөнхий захирал нэгтлэн гэх мэтчлэн мэдээллүүдийг тогтмол мэдээллийг оруулж өгөх боломжтой. Хоёрдугаарт нь дансны кодчлол оруулах болон харах. За дансны кодчлол руу орохоор кодчлол гэсэн цонх гарч иж байна. Тухайн жижиг цонх маань дансны кодчлолын загвар харах, дансны код оруулах засах гэсэн хоёр хэсгээс бүртгэнэ. Тэгэхээр дансны кодчлолын загвар руу бид нэр зөвхөн орж харах боломжтой. Харин дансны код нэмэгч байгаа буюу эсвэл засахж байгаа бол дансны кодчлол засах гэсэн хэсэг рүү орж иж засах боломжтой байх нэ. Гуравдугаарт нь эхний үлдэгдлүүдийг оруулах. За эхний үлдэгдлүүдийг оруулахдаа санхүүгийн тайлангийн эхний үлдэгдэл оруулах. Эхлээд балгаанс орлого зардлын эхний үлдэгдлийг оруулна. Зардлын эхний үлдэгдлийн задаргаа оруулна. Мөнгөн гүйлгээний тайлангийн эхний үлдэгдлийг оруулна. Дараад нь хувь хүний орлогын албан татварын тайлангийн эхний үлдэгдлийг оруулж өгөх ёстой. Мөн авлага углгийн тайлангийн эхний үлдэгдлүүдийг оруулж өгнэ. За эндээс харахад эхний үлдэгдлүүд оруулж байгаа эхний үлдэгдлүүд маань товчлуур нь бүгдээрээ шар өнгөтэй байна гэдгийг анзаараад авчих хэрэгтэй. За тэгээд мөн эхний үлдэгдлүүдэд оруулахдаа эхний үлдэгдэл зоох зааварчилгаагаа сайн үзэх шаардлагатай. За дөрөвдүгээрт нь ерөнхий журнал хөтлөх. За ерөнхий журнал руугаа орж үзье. Ерөнхий журналаа хөтлөхдөө та сар, өдөр болон гүйлгээний утга, дансны харьцаа дүнгээ хийж өгөх шаардлагатай. За ингэснээрээ санхүү татварын тайлан гаргах үндслүүд маань болж өгнө гэсэн үг. Програм дээр ажиллаж байхдаа ерөнхийдөө нэг логикийг ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэр маань юу юм бэ гэхээр програм дээр ажиллаж байгаа тохиолдолд цагаан дэвсгэртэй болон цэнхэр зураастай хэсэгт гараас мэдээлэл орно гэсэн үг. За мөн зураас нь тасархай шугамтай байх юм бол гараас мэдээлэл орох боломжтой гэдгийг яах нь ойлгох хэрэгтэй байх нэ. Дараагийн хэсэг маань цалингийн мэдээлэл оруулах. За цалингийн мэдээллийг оруулахдаа та ажилтнуудын мэдээлэл оруулах, цалингийн мэдээлэл оруулах, урьдчилгаа цалин, хамрал бодох, харах болон бусад нэмэгдэл гэсэн 5 дарааллын дагуу цалингийнхаа мэдээллүүдийг оруулж өгнө. За тэгэхээр 5 мэдээллийг оруулж өгснөөрөө санхүү татварын тайлан гарах автоматар гарах боломжтой. За удирдах хэсгийн маань дараагийн хэсэг нь бол удирдлагын давчлуур. Удирдлагын давчлуур маань тайлан гарах гэсэн давчлуур байж байгаа. За тайлан гарах гэсэн давчлуур руугаа оръё. Тэгэхээр Magic Finance гэсэн тухайн цонх үүсэж байна. Тэгэхээр тайлан гарах гэсэн давчлуур маань
тогтмол энд дуслах, журнал, ажлын хүснэгт, цалин, санхүү болон татвар, принт гэсэн хэсгүүдээс бүртгэн. Тэгэхээр тухайн хэсэг бүр өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй давчлуурууд байна гэсэн үг. За хамгийн их нь тогтмол энд дуслах гэж байна. Тэгэхээр тухайн цонхон дотор байж байгаа товчлуурууд зарим нь ногоон өнгөтэй, зарим нь шар өнгөтэй, зарим нь саарал дэвсгэртэй байна. Тэгэхээр энэ өнгөнүүд нь ямар учиртай вэ гэхлээр ногоон дэвсгэртэй товчлуур дээр та зөвхөн автоматар гардаг хэсэг зөвхөн орж харах боломжтой гэсэн үг. Харин шар өнгөтэй байх юм бол эхний үйлдвэрлэлийг нь оруулж өгөх ёстой байх нэ. За саарал дэвсгэртэй байх юм бол гараас мэдээлэл ордог хэсэг байна гэж ойлгох боломжтой. За журнал, ерөнхий журнал болон ерөнхий дэвтэр болон за ерөнхий журналыг эрэмблэх гэх мэтчлэн зүйлийг эндээс харах боломжтой. Ажлын хүснэгт. За ажлын хүснэгтэн дээр эхний үйлдэгдэл заах зүйлүүд маань шар өнгөтэй байж гэн. Ажлын хүснэгтээ дэлгэрэнгүй, хураангүй бас болгох боломжтой байх нэ. За цалин. За тэгэхээр санхүү татварын тайлан гаргах дараалал маань эдгээр 5 дарааллын дагуу гарна гэж ярьсан. Тэгэхээр энэ 5 дараалал руу заавал орох шаардлагагүйгээр тайлан гарах гэсэн давчлуурын тусламжтайгаар мөн эхний үйлдвэрлэлүүдээ болон энэ 5 дарааллын дагуу мэдээллийг оруулах боломжтой гэсэн үг. За тавт нь цалингийн мэдээлэл оруулдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол цалин гэсэн хэсэг рүү орохоор гараас оруулах мэдээлэл гэдэг нөгөө 5 дараалал маань байна. Эдгээр 5 дарааллуудыг оруулж өгснөөрөө нийгмийн даатгалын шимтгэл болон сүүл цалин, дансны харьцаа, цалингийн нэгтгүүлүүд маань автоматар гарах боломжтой байх нэ. За санхүү гэсэн хэсэг. За санхүүгийн тайлангууд маань автоматар бас мөн гарч байгаа. За баланс дэлгэрэнгүй болон хураангүйгээр харах боломжтой. Орлогын тайланг мөн дэлгэрэнгүй хураангуй харах боломжтой. Өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн нүүр хурцыг харах боломжтой. За жилийн эцсийн тайлан баланс гаргах юм бол санхүүгийн тайлангийн тодруулга маань автоматар бас гарах боломжтой байх нэ. За татварын тайлангууд. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангууд, нөөтийн тайлангууд, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангууд маань автоматар гарна. За хувь хүний орлогын албан татварын тайлангууд маань эхний үйлдэгдэл зааж өгдөг учраас шар өнгөтэй байх нэ. За санхүү татварынхаа тайлан гаргаж дуусныхаа дараа принт гэсэн хэсэг рүү ороод тайлангуудаа хэвлэх боломжтой. За удирдах хэсгийн маань дараагийн хэсэг болох 3 дахь хэсэг нь тайлангийн үзүүлэлтүүд тэнцсэн хэсгийг шалгах гэсэн 3 дугаар хэсэг байж байгаа. Тэгэхээр зүрсэн дүн гэсэн багнанд алдаа гарсан хэсгийг шалгана уу гэж байна. Тэгэхээр зүрсэн дүн гэдэг дээр алдаа гарах юм бол тэрийг заавалжгүй шалгаж засах хэрэгтэй гэсэн үг. За жишээ нь бүгдээрээ журнал дээр гүйлгээ хийж үзье. Ингэснээрээ ямар алдаа гарч байна гэдгийг нь бүгдээрээ мен шид рүү орж харъя. За зар сурталчилгааны зардал гарсныг нь би кассаар төлбөрийг нь хийсэн. За дүүн нь 300 мянган төгрөг гарсан гэх мэдээллийг оруулж өгье. За мен шид рүүгээ ороод за алдаагаа хийнэ гэсэн. За зүрсэн дүн гэдэг дээр тоо орж ирсэн байна. Ард нь за хаашаа очиж уг мэдээллийг хаашаа очиж засах вэ? Уг зүрэг хаашаа очиж засах вэ гэсэн зам нь гарч иж байна гэсэн. Тэгэхээр зүрсэн дүнгээ шалгаад уг замын дагуу очоод засснараа санхүү болон татварын тайлангууд үнэн зөв гаргах боломжтой байх нэ. За удирдах хэсэг дээр өөр нэгэн давчлуурууд бол дараа он хадгалах, устгах, файлын зам, экспорт, импорт гэсэн давчлуурууд байна. За дараа он гэдэг маань юу вэ гэхлээр бүтэн жилийнхээ тайлан балансыг та нэг файл дээр хийх боломжтой. За тэгээд дараа он руу шилжиж байгаа бол энэ давчлуурын тусламжтайгаар шилжинэ. За тайлангаа гаргасан тайлангаа хадгалж болно. За мөн устгаж болно. Тэгэхээр эхний үйлдэгдлийг зөвхөн устгах юм уу эсвэл бүх мэдээллийг устгахаа гэж бас устгах боломжтой. За файлын зам нь таныг тайлан гаргаж байгаа энэ файл хаана байршиж байгааг харуулах боломжтой. За дараад нь экспорт, импорт гэсэн давчлуур маань таны хуучин програм дээр хийж байгаа файлыг хэрвээ шинэ файл руу хөрвүүлэх шаардлагатай болвол экспорт, импорт гэсэн давчлуурын тусламжтайгаар хөрвүүлгийг хийх нэ.